Сайн мэцхан уу, та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд миний одоо sorting алгоритм буюу одоо ирэмлэг алгоритмын цувралын дараачийн бичгийг хийж байна. За тэгэхээр өнөөдөр бидний сурах алгоритм юу вэ гэхээр insertion sort гэдэг нэртэй алгоритм байна. За insertion sort нь өөрөө яадаг вэ гэхээр хэдүүзээ ямарваа нэгэн элементийг сонгоод авна. Тэр элементийнхаа урталт ямарваа нэгэн өөрөөс нь их тоог үздээхгүй байх гэдэг тэр санаан дээр үндэслэж байгаа. Тийм учраас хэдүүзээ insert гэдэг үг бол өөрөө тэр ямарваа нэгэн зүйл оруулах гэсэн утгатай шүү дээ. Тийм учраас хэдүүзээ нэг тоог сонгож аваад тэр тоогоо урталт нь өөрөөс нь их тоог үлдээхгүй болтол нь өөрөөс нь бага тоог олтол нь хэдүүлээ явуулах нь байна. За хэдүүлээ тэгэхээр 6-гийн урд ямарваа нэгэн тоо угаасаа байхгүй байгаа учраас хэдүүлээ 6-аас ихсэх бол ямар ч хэрэг болж байгаа хгүй. Тэгвэл хэдүүлээ 1-ээс ихсэх юм байна. 1-ээс ихсэн. За 1-ийг темп дээрээ тавьчих те. Хэдүүлээ 1-ийг темп дээрээ тавьчих. За тэгэнгүүт нэг одоо урагшаага шалгах хэрэгтэй юм. Хоошоогоо биш, урагшаага. Урагшаага шалгах тийгэд харсан чинь 6 хоол 1-ээс их тийм ээ. Тийм учраас хэдүүлээ 6-гаа баруун тишээгээ ширж үзье. За тэгээд хэдүүлээ энэ дээр угаасаа тулаад ирсэн учраас 1-ийг буцаага тавьчих нь байна те хэдүүлээ. За тэгэхээр дараачийн шалгалт тааны явах үгүйс 7 дээр явна. Саян бол 2 дахь элемент дээр юусэн одоо 3 дахь элемент дээр явна шүү дээ те. 7-гоо тавьчих. 7-гоо тавиад 6-тай шалгалтаа хийсэн чинь юу болж байгаа вэ гэвэл 6-оос 7-оос бага. Тийм учраас 7-гоо буцаагаад яг энэ байранд нь тавьчихна. Тэгэхээр өөрөөс нь бага элементэл урд нь гараад ирэхэд шууд тэр байранд нь авчиж тавих нь шүү дээ. Яагаад бид нар ингэж чадж байгаа вэ гэвэл яагаад бид нар 6-аас урд байгаа элемент нь угаасаа 6-аас бага гэдгийг хэдүүсээ мэдж байгаа вэ гэвэл угаасаа өмнөх одоо давталтан дээр хэдүүсээ нэгийн байрыг нь сольсон учраас энэ бол биднэрт баталгаа олж өгч чадж байгаа шүү дээ тий. За дараачийн элемент рүү оръё хэдүүсээ 4 гэдэг элемент 4 рүү орлоо. За 7 бол 4-өөс их тийм учраас баруун тишин шилж үрж тавих хэвээр. За тэгсэн чинь 6 бол 4-өөс их тийм учраас баруун тишин шилж тавих хэвээр. За тэгмүүд 4 одоо 1 дээр хүрээд ирж шүү дээ. Өөрөөс нь бага элемент гараад ирлээ. Тийм учраас хэдүүсээ 4-ийг аваачаа тавьчихна. 1-ийн хард. За дараа нь хэдүүл 2 гэдэг элементийг сонгож авна те. Энэ элементийг сонгоод авлаа. За мэдээж 7 бол 2-оос их тийм учраас хэдүүлээ шилж үзсэн 6 бол 2-оос их шилж үзлээ. 4 бол мөн 2-оос их хэдүүлээ шилж үзлээ. Одоо 2 бол 1-ээс бага учраас энэ зайд нь аваачаа тавьчихна шүү дээ те хэдүүлээ. За дараа нь хэдүүлээ 9 гэдэг элементийг сонгоод авна. 9-ийг сонгож аваад харсан чинь 7 уртлынх нь элемент нь бол угаасаа өөрөөс нь бага байгаа нь мэдэгдэж байгаа учраас хэдүүлээ шууд 9-ийг бол байранд нь тавих юм байна. За тэгвэл 8-ыг одоо дараа нь сонгож аваа. 8-ыг сонгож аваад харсан чинь 9 бол мэдээж 8-аас бага тийм учраас шилж үзлээ. Баруун тишгээ шилж үзээ тавьчихсан. Дараа нь 8-ыг 7-той харьцуулбал угаасаа 7 бага учраас бага тон дээр 8 нь хүрээд ирчихэж байгаа учраас хэдүүлээ буцаага тавьчихна. За дараа нь 5-ыг хэдүүлээ сонгоод авлаа. За 5 бол мэдээж 9-өөс бага нь тодорхой тийм учраас 9-ийг баруун тишээ шилж үзнэ. Дараа нь 8-ыг баруун тишээгээ шилж үзлээ. Дараа нь 7-ыг баруун тишээгээ шилж үзлээ. Дараа нь 6-ыг баруун тишээгээ шилж үзлээ. За тэгээд 4 дээр үрээд ирсэн чинь 4 бол 5-аас бага. Тийм учраас 5-аас бага элементийг хэдүүлээ олчлоо тийм ээ уртлаас нь. Тийм учраас хэдүүлээ 5-ыг тавьчихна. За хамгийн сүүлд нь хэдүүлээ 3 гэдэг элементийг сонгоод авна. 3-ыг ийшээгээ тавьсан. 9-ыг шилж үзлээ. 8-ыг шилж үзлээ. 7-ыг шилж үзлээ. Дандаа 3-аас бага байгаад нь шүү дээ. Тийм учраас шилж үзээ баруун тишээ шилж үзээд яваад. 6-ыг шилж үзлээ. За мөн 5-ыг шилж үзлээ. 4-ыг шилж үзлээ. 3-ыг аваач тавьчихна. За ингээд харсан чинь хэдүүлээ эцсийн юутай болж авч ийн гэхээр ирэмблэгдсэн бүтэн ийм arrayтэй хэдүүлээ болоод авчиж байна. За тэгэхээр ерөнхий insertion sort-ийн санаа нь бол энэ байх нь байна. За хэдүүлээ энийг одоо кодчилж үзцгээе тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ кодоо их үзцгээе тийм ээ. За өмнө нь ярьсанчлан хэдүүлсэнд нь ямарваа нэгэн юу хэрэгтэй 1-ээс их үзэх хэрэгтэй те. Юунаас биш, тгээс биш. За тэгээд хэдүүлээ яана. Array size хүртэл явах хэрэгтэй. За тэгээд мэдээж нэгээр нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Тэгээд хэдүүл нь юу хэрэгтэй вэ гэж ямарваа нэгэн key буюу тэгээс сонгож авч аваад хамгийн ихтэй 1-ийг сонгож авна шүү дээ. Тэгээд 1-ийг сонгож аваад урталт нь одоо 1-ээс бага элемент гарч ирэх хүртэл нь хэдүүлээ явуулна. За тэгэхээр тэрийг угаасаа array I дээр байгаа шүү дээ.
За тэгээд өмнөх элементийн хідүүлсэнд нь юу хэрэгтэй? Индекс нь хэрэгтэй. Тийм учраас өмнөх элемент нь ихээр J те J-с хан 1. За тэгээд хэдүүлээ while statement-ийн J-ийн тгээс их үед л ажиллана шүү дээ. Тгээс бага болоод ирвэл угаасаа ажиллахгүй босчихно тийм ээ. Ажиллах ёсгүй угаасаа. За тэн дээр бол нөгөө нэг юу гэдэг нь шүү дээ. Index leak гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү асуудлууд гараад ирнэ. За тэгээд J-ийн хэрвээ J-ийн key-гээсээ илүү байгаа бол тийм ээ. Одоо энэ key нь одоогоор бол хамгийн ихний давталтан дээр бол 1 бол key шүү дээ тийм. Хэрвээ 6 нэгээс илүү их байгаа гэдэг хэдүүсээ юу бичнэ шүү дээ тийм. Тэнгүүд хэдүүсээ юу болох вэ гэвэл array J дээр нэмэх нь нэг нь тэнцүү array J болоод J хасах гэх нь байна. Тэнгүүд дараа нь array J дээр нэмэх нь нэг нь тэнцүү key-гээ тавиад өчгөх нь тий. За энэ юу хийж ийн вэ гэхээр за хэдүүлээ одоо яг энэ бичигдсэн кодон дээр нэг нэгээр нь хэдүүлээ юу яаж явъя тайлбарлаж явъя. Хамгийн ихдээ 1 гэдгийг сонгогдно гэдгийг бол ойлгосон байхаа гэж найдаж байна. За тэгэнгүүт 6 1 2 тийм ээ. За хэдүүлсэнд нь 6 1 гэд. За энэ хоёр тоог ингээ харсан чинь хэдүүлсэн энэ while loop-ийн шаардлагыг хангаад өгчөө тий энэ бол. За хангаад өгсөн юм чинь хэдүүлсэнд нь юу байгаа вэ гэхээр array J дээр нэмэх нь 1 буюу одоо J чинь 6 дээр байгаа шүү дээ. J дээр нэмэх нь 1 буюу 1-ийг 6 болгоод тавьчихна. За тэгвэл J хасгасах гэд тэг болчихлоо. Тэг болсон чинь J чинь key. Мэдээж key чинь нэгтэй тэнцүү юм чинь key чинь бол нэгтэй тэнцүү шүү дээ. Key бол нэгтэй тэнцүү. Одоо хүртэл хэвээр байгаа. Зүгээр тэр array-ийн байран дээр навчиж 6-ыг нь тавьчихсан шүү дээ, тий. Нэгээс угаасаа 6 илүү юм чинь энэ нөхцөл ажиллана. Энэ нөхцөл ажиллана. Тэнгүүд ажиллангуудаа одоо эн чинь 6 дээр 6 гэж угаасаа хадгалчихнаас гэсэн үг шүү дээ, тий. За тэрний дараа яах вэ гэхээр хэдүүлсэнд нь J хасах гэд энэ нөхцөлийг хангахаа болчихлоо. Тийм учраас одоо J нь хасах нэгтэй тэнцүү болчихж байгаа байхгүй. Тэ? Анх J бол хэдтэй тэнцвүүсээ тэгтэй тэнцүү байсан. Тэгтэй тэнцүү байхдаа 6-тай юу болгоцсон. Тэнгүүд хасаад харсан чинь хасах нэгтэй тэнцүү болсон. Хасах нэгтэй тэнцүү болохоор энэ нөхцөлийг хангахгүй байгаа учраас хэдүүлээ J дээр нэмэх нь 1 дээр key хадгалчих нь. J дээр нэмэх нь 1 гэдэг бол энэ дээр тэг. Тэг дээр 1-ийг хадгалчих нь. За ерөнхийдөө бол ийм утга санаагаар бодогдох нь байна. За тэгээд хэдүүлээ cout хийгээд гаргах чинь тийм ээ. Шалгаад үзтгэе. За энэ дээр return 0 биччихье тийм ээ. Return 0 биччихье. За тэгээд хэдүүлээ шалгаад үзтгэе. Болох нь үгүй юу? За G++ insertion sort CPP. За хэдүүлээ харцгаая. За баг зэрэгүүд наа. За хэдүүлэн хамгийн анхны array бол ийм array байсан. Мэдээч 1 2 3 4 5 6 7 8 9 гэд ингэж хэвлэгдэх хэвээр. За яг тэгж хэвлэгдэж болж чадж байна те. За ерөнхийдөө бол энд бичигдсэн код бол хэдүүлээ тэнд зурагсан одоо зураг хэдүүлээ код болохоос бичсэн тийм хэлбэрийн зүйл байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Insertion sort бол ерөнхийдөө анхан шатны сортууд унаасаа хамгийн алдартай байна. Мөн за bubble sort бол хамгийн алдартай байна. Гэтэ insertion sort бол хамгийн их хэрэглэгддэг тийм юу нь бол байгаа. Яг үгүй энэ бол хамгийн энгийн гэж бол хэлж болно шүү дээ, тийм. За тэгэхээр анхан шатны одоо эренбицэг алгоритмуудын ерөнхийдөө хичээл энэ бол хамгийн сүүлчийнх нь 3 ширхэг одоо юуг заасан, алгоритмыг заасан. Тийм учраас энэ бол хамгийн сүүлчийнх нь. За тэгэхээр хэдүүлээ дараагийнхаас дунд шатных руу ороод явах нь байна. За тэгээ өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдэнд баярлалаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Хэрвээ ямар нэгэн асуулт байгаад комент хэсэгт доор бичиж үлдээгээрэй.